Синий клэзэг үзэж байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Бид та бүхэнд хэрэгтэй мэдээллүүдээ үргэлжлүүлэн хүргэсээр байна. Энэ удаад бид та бүхэнд зочны ярилцлагын цагийг хүрэхэд бэлэн болсон байна. Манай студид өнөөдрийн надтай ярилцах зочин хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр зочноо танилцуулахад Сүхбаатарын аймгийн ардчилсан намын дарга Идэрбат хүрэлцэн ирсэн байна. Энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та хүн ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. За сайхан аварж иж байна уу? Нутаг орны сонин сайхнаас хоёлаа яриагаа эхлэе гэж бодож байна. Сайхан аварж иж байна. Энэ жил Сүхбаатарын аймагт бол одоо үнэтэй сайхан одоо хүн ард мал ард нь бол үнэхээр сайхан үйлжлөө. Одоо хурц игч гэсэн ногоо цаагараад үнэхээр сайхан одоо хавар болж байна. Улс төрийн нөхцөл байдал бол яг байгаль цаг агаар шиг бас ийм сайхан байж чадахгүй нэлээд бас одоо хүндхэн ийм нөхцөлтэй байгаа учраас нийслэлчүүдтэй ерөн зүгээр одоо Сүхбаатарын аймагт улс төрийн нөхцөл байдал юу болж байгаа талаар одоо бас мэдээлэл юм өгөх гэж одоо намынхаа гишүүд дэмжигчтэйгээ ингэж хөрөлцөөрэй байна да. Яалтч өнгөрөгч баасан гарагт Сүхбаатарын аймгаас тийм ардчилсан намын төлөөлсөн 100 гаруй одоо гишүүд дэмжигчид Прүстэ жагсаал хийсэн гэсэн мэдээлэл бол өнгөрсөн 7 хоногийн хамгийн их одоо хүмүүсийг одоо сонирхсан сенсацтай мэдээлэл л да. Тэгэхээр энэ талаар бас танаас юуны төрөнд асууж сонирхон зүйтэй болов уу гэж бодож байна. Чухам энэ Прүстэ жагсаалын гол зорилго нь юу байв? Та бүхэн маань юуны төлөө зорж тэр холоос тийм ээ Улаанбаатар хотыг хүртэл одоо энэ жагсаал зохион байгуулваа гэдэг асуудал байгаа. За өнгөрсөн 6 сард орон нутгийн их хурлын сонгуул, орон нутгийн сонгуул хоёр бас хамтдаа ингэж зохион байгуулагдсан. За энэ одоо сонгуулийн үр дүнгээр бол үндсэндээ Сүхбаатарын аймгийн ард иргэдүүл ардчилсан нам, ардын нам хоёрт бол үндсэндээ 16 суудал, нэг одоо тойрог дарингийн нэг тойрог дээр бол маргаан болсон учраас одоо хуулийн дагуу шийдэгдэж нөхөн сонгуул явагдаж үндсэндээ ардчилсан намд бол 17 дахь суудлыг одоо Сүхбаатарчууд ингэж олгосон байдаг. Гэвч одоо энэ сонгуулийн эрхцүүд энэ тогтолцооныхаа дагуу бол одоо Сүхбаатарын аймагт засаглалын асуудал бол явахгүйгээр эсрэгээр нь буюу цөөнх буюу одоо 16 суудалтай ардын нам бол одоо их хурлдах 65-ын том бүлгийнхаа дэмжлэгтэйгээр тэнд одоо бүрэн засаглалыг барьж явж байгаа нь бол өнөөдөр одоо Монгол улсад хэрэгжиж байгаа холбогдох хууль дүрм журмуудыг л үндсэнд нь ноцтойгоор зөрчсөн ийм үйл ажиллагаа явагдаж байна л да. Тэгэд энийгээ бол одоо зас залруулах талаар одоо бид бүхэн бол одоо Монгол улсын ерөнхийлөгчөөс эхлээд одоо холбогдох бүх хүмүүст одоо тухай үед нь хандаж байсан боловч одоо хүртэл одоо ямар нэгэн байдлаар ийм шийдэл гараагүй байж байна. За мөн орон нутгтаа бол одоо орон нутгийнхаа удирдлагуудад шаардлага хөргүүлж за мөн одоо хамтран ажиллах саналаа хөргүүлээд одоо мөн удаж байна. За мөн бид бүхний шаардлагыг хүлээж авахгүй байгаа учраас одоо 2 сарын өмнөөс л одоо жанжныхаа талбай дээр бас одоо эсэргүүцлийн ийм одоо суулт зарлаад одоо бас 2 сарын хугацаа ингэж өнгөрч байна. Тэгэд энэ бүхний үр дүн бол одоо ямар нэгэн байдлаар одоо мэдгэдэггүйц үр дүн юм гарахгүй байгаа учраас одоо энэ бүх асуудлаа бол ер нь л одоо Улаанбаатарт байгаа Монгол Ардын намын удирдлагууд буюу одоогийн их хурлын дараа ерөнхий сайд буюу одоо шийдвэр гаргах түвшнийх нь удирдлагуудад ер нь одоо нөхцөл байдлаа бас одоо ингэж танилцуулъя, шаардлага тавья гэсэн байдлаар одоо Сүхбаатарын аймгаас нийтдээ нэг 20 гаруй Прүстэ, за 100 гаруй манай намын гишүүд бол одоо нийслэл хотод ингэж ирж ажиллалаа. За ажиллахдаа бас л одоо бидний санснаар одоо тийм дардан явахгүй байна. Одоо эрх мэдэл одоо улс орон даяар бүх эрх мэдэл бол нэг хүчний гарт орчихсон байгаа учраас одоо ямар Сүхбаатарын талбай дээр жишээ нь одоо жигсаал цуглаа хийх зөвшөөрөл юмыг бид бүхэнд олохгүй байна. Гэсэн хэдий ч бид нар одоо 600 км-ээс ийм олон машин тэрэг ийм олон хүн хүчтэй ирсэн учраас бол одоо Сүхбаатарын төрийн ордныг бас одоо гороолж одоо шаардлага юмнуудаа хөргүүллээ. За мөн одоо Монгол Ардын улсын их хурлд бүлгээрээ дамжуулаад за мөн ардын намын бүлэгт бас одоо санал юмнуудаа ингэж хөргүүлсэн байж байгаа. За ингээд ерөнхийдөө нэг иймэрхүү үндсэн зорилготой бид бүхэн ингэж явж байна. Тэгээд энэ одоо бидний тэмцэл маань ч гэсэн одоо хүртэл үргэлжлээд ингээд явж байна гэж.
Тодруулж хэлэх юм бол ардчилсан намаас өмнөхөө яалт байгуулсан мөнх жаргалын одоо яалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаад хамгийн гол учир байгаа. Яагаад одоо жишээлбэл хүлээн зөвшөөрөхгүй байгаалаар ардын намын одоо тэдний зүгээс тайлбарлаж байгаа бас нэг тодорхой тайлбар шалтгаан байгаа хаа гэж бодож байна. Тэднийг одоо яг ямар тайлбар, ямар үндэслэл өгч тийм ээ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм болоо гэдгийг бас сонирхмаар байна. За түрүүнд хэлсэн би нөхөн сонгуульд бол одоо ардчилсан намаас манай аймгийн иргэд төрлийн дараагаар ажиллаж байсан мөнх жаргал, ардын намаас бол одоогийн аймгийн засаг дараагаар ажиллаж байгаа инх төр хоёр үндсэндээ нөхөн сонгуульд өрсөлдсөн. За хуульж өртсөн гэдгээ бол одоо шүүхээр бүрэн хэмжээгээр тогтоогдсон. За энийг авал хоёр намын бүлэг бүрэн хүлээн зөвшөөрч хоёулаа одоо сонгуулийн ороондоо хүнээ бүртгүүлээд ингээд хуулийн дагуу сонгуулаад ингээд өрсөлдөд гарсан. Гэвч одоо нөгөө ялагдсныхаа дараа л одоо сонгуулийнхаа үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй янз бүрийн байдлаар одоо үр дүнг бас одоо хуулийн аргаар өөрчлөх гэсэн ийм одоо оролдлогоотлыг бол ингэж хийж явж байна. Жишээ нь одоо манай мөнх жаргал бол одоо үнэнлэхээ зөвхөн нэг суманд ихэд одоо 200 гаруй хүнээр одоо илүүрхэж ингэж ялалт байгуулсан байж байгаа. За ингээд ардын намын зүгээс л одоо янз бүрийн байдлаар хууль шүүх цагдаагийн байгууллага тандах адгийн наад зах нь ихэд одоо ямар нэгэн постн дээр дэмжиж лайк дарсны төлөө хүртэл одоо шүүхийн байгууллага руу жишээ нь өгч байгаа жишээтэй. Ингээд энэ шалгагдж байгаа бүх процессууд бол одоо сая бараг 5-6 сарын хугацаанд бол одоо цагдаа шалгаад за шүүхэн дүгнэлтээ гаргаад прокурор нь дүгнэлтээ гаргаад ингээд үндсэндээ одоо бол мөнх жаргалд холбогдох бүх хэрэгүүд бол хаагдаж дуусаад энэ одоо шалгагдсан хэрэгүүд бол дууссан гэдгийг прокурор нь дүгнэлтээ гаргаад эрүү үүсгэх боломжгүй гэдэг бүх дүгнэлт юмнуудаа ингээд гаргачихад байхад манай ардын намын зүгээс л одоо өөрсдөө тэр одоо намынхаа дараа ерөнхий сайдыг бол үндсэндээ буруу мэдээлэлээр хангаж байна. Мөнх жаргалаг гэдэг хүмбэл одоо хэрэг нь шалгагдаж явж байгаа дуусаагүй. Тийм учраас бид нар одоо хурлаа хийж батлах боломжгүй байна гэсэн энэ ийм одоо буруу мэдээлэлээр л намынхаа удирдлагуудыг болон Монголын ард түмнийг бол одоо ийм буруу мэдээлэлээр хангаж байна. Үндсэндээ одоо мөнх жаргалын эрхийг баталгаажуулвал одоо хуулийн дагуу одоо ардчилсан нам одоо бас цэцэг барих эрхтэй болох учраас энэ ямар нэгэн аргаар өөрсдөө одоо 1 хоног чамаагүй 2 хоног чамаагүй энэ дээр байх. Сая ихэд одоо өчигдөр бид өхөн бас мөнх жаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхийг аймгийн иргэдийн хуралд даалгах юм одоо бас гомдлыг одоо аймгийнхаа шүүхэд гаргасан байж байгаа. Шүүх хурал үндсэндээ 2 удаа хойшлцоод байж байна. Эхний хойшлшин шалтгаан нь бүхэл бүтэн шүүх хурал болно гэдгийг 2 сарын өмнө мэдчихсэн мөртлөө 2 сарын дараа шүүх хуралд орж ирэхдээ өмгөөлөгч аваагүй. Манайх өмгөөлөгч авмаар байна гэсэн шалтгаанаар хойшлуулсан. 3 хоногийн дараа дахиж хойшлсон шүүх хурал хуралдлаа. Хуралдахт бол одоо бид нар дахиж хойшлуулъя гэсэн хүсэлтэд дахиад тавьж байна. Тэрийн шүүх хүлээж авахгүй болонгууд шүүх хүрэлтгөөнөөс татгалзъя гэсэн хүсэлт гаргаж байна. За мөн шүүх хүрэлтгөөн бол ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй учраас татгалзах үндслэлгүй гингүүт нөгөө одоо бүхэл бүтэн шүүх хурлыг хойшлуулан барин байж 3 хоногийн өмнө авсан өмгөөлөгчөөсөө дахиад татгалзаж явах жишээтэй. Үндсэндээ эдгээр юу гэхээр өөрсдөө хууль бус одоо юм хийж байгаа шүүхтэр ялагдана гэж байгаа бол үндсэндээ гачин сайн мэдж байгаа учраас ямар нэгэн аргаар 1 хоног 2 түрүү хэлсэн би хамаагүй одоо шүүх хурлыг хойшлуулах, гацаах, аргацаах гэсэн ер нь нэг ийм одоо ядмаг арга хэмжээнүүдийг энэ одоо жилийн хугацаанд бол тасралтгүй авч хэрэгжүүллээ л дээ. Тийм учраас одоо би бол одоо мөнх жаргалын бүрэн эрхийг баталгаажуулах тул одоо шүүх цагдаа хуулийн байгууллага дээр шалгагдж байгаа ямар ч хэрэг байхгүй бүрэн хэмжээгээр дууссан. Ингээд одоо дахиад 10 хоногийн дараа мөнх жаргалын бүрэн эрхийг даалгасан шүүхийн шийдвэр 3 дахь болно. Одоо 3 дахь би игээ дахиж одоо үндсэндээ одоо хойшлуулах гэхэд одоо ингээд бүх арга дуусч шин. Тийм учраас даалгасан шийдвэр гарах байх гэж ингэж би найдаж байна. Гэхдээ шүүхийн шийдвэрийг би урьдчилж хэлж мэдэхгүй шүү дээ. Яаж харах юм. Гэхдээ шудрагаас бид нар эрх зүйн төрөлд амьдарч байгаа юм бол энэ шүүхийн шийдвэр бол одоо бас хуулийн талд гарах хэрэгтэй. За ингээд манай мөнх жаргалын хувьд бол одоо хуралдаас суух бүрэн эрх нь нээгдэх ийм одоо боломж төслөл
бүрдэж байгаа гэж бид нар ингэж хэлж байгаа. Тийм учраас бол одоо батлахгүй байх нь бол хууль эрх зүйн энэ талаас ямар ч асуудал байхгүй зөвхөн ардын намынхны нүдээр харж байгаа улс төрийн өнцгөөс л ингэж харагдаж байгаа юм л асуудал. Өнгөрөх сонгуулиас хойш одоо 5 сар гэхээр бараг жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд ардын нам одоо эрс бүрэн бус мөртлөө тийм ээ тодорхой хурлаа хийгээд тодорхой шийдвэрүүдийг гаргаад чухал асуудлуудыг бас хуралдаа явж байгаа. Тэгэхээр эрс бүрэн биш учраас тухайн хурлаар гарсан шийдвэрүүд ч гэсэн мөн адил хууль бус гэж ойлгоод байна тийм ээ. Тэгэхээр энэ талаараас таны үзэл бодлыг санасмаар байна. За сонгуулиос хойш аймгийн иргэдийн хурал үндсэндээ 3 дахь хуралдчаад ингээд байж байна. За анх дахь хуралдаан бол одоо Дарингаа сонгогдсон Болдбаатрыгаа оролцоосон хуралдаанаа бол одоо бас яг сонгуулийн хороогоор бүр хэмжээгээр хасагдаагүй байсан учраас хүчнтэй гэж өөрсдөө ингэж үзэж байгаа. 2, 3 дугаар хуралдаанаа бол одоо Болдбаатар нь гасагдсан байсан учраас 16-гаар хуралдсан. Тэгэхээр аймгийн иргэдийн хурлын асуудал ярихаар бүхэл бүтэн 3 хуралдсан мөртлөө зөв нэгдүгээр хуралдаан л яриад байдаг. Бид нар ингэсэн ийм учраас хүчнтэй. Тэгвэл 2, 3 дугаар хуралдааныг бас одоо давхар ярих хэрэгтэй. Жишээ нь 2 дугаар хуралдаан дээр ихэд бүхэл бүтэн 16 оны одоо төсвийн тодтголыг одоо манай аймгийн иргэдийн хуралч 33 хурлын төлөөлөгчтэй. Тэгээ энэ бол тэгэл нэгдүгээр ангийн хүүхдийн бодлого шүү дээ. 33-ын хэдэн байж олонх байх вэ гэдгүүл нэгдүгээр ангийн хүүхдийн бодлого. Тэгж яхад 16-ла буюу 48.4% эрсдтэйгээр бүхэл бүтэн аймгийн төсвийн тодтголыг одоо хийчихэж байна. Сая мөн одоо онгараад 22 сард хуралдаад одоо бүхэл бүтэн одоо 17 оны төсвийг баталчихж байна. Аймгийн одоо үндсэндээ засаг даргын бүрийн хөтөлбөр үндсэн чиглэл энэ төргээд энэ 4 жилд ер нь Сүхбаатарын аймаг одоо яаж хөгжих вэ гэдэг энэ тулгуур баримт бичгүүдийг л одоо бас одоо эрц бүрдээгүй ийм одоо хууль бус юм хуралдаанаар хуралдчихж байна л да. Хэрвээ тэгвэл ингээд цөөнхөн хууль бус хуралдаанаараа ингээд асуудлыг шийдээд явдаг байх юм бол одоо Монгол улс ер нь сонгуул хийх хэрэг байгаамгүй юм уу? Тэ? Сонгуул хийгээл баахаа олон тэр төгрөг зарлагдаад ингээд их шаардлага ер нь байхгүй. Тийм учраас одоо нэг нам нэг хүчний нэг намд бол хитрхи их эрх мэдэл төвлөрөхөөрөл үндсэндээ өөрийнхөө эрх шигний төлөөвөл одоо тэр хууль дүрм журм гэдэг юм бол ерөөс хамаагүй болж байна л да. Тийм учраас одоо ч гэсэн бид нар одоо хүчний харьцааг тэнцвэржүүлэхгүй бол Монгол улсд бол ер нь одоо тэгээд өөрсдөө ашигтай хуулиа дагаж мөрдөг, ашиггүй хуулиа дагаж мөрдөхгүй байж болдог. Үндсэндээ бидний нөгөө нэг ардчилсан улс гэдэг дэлхий дээр гайхагдаад байдаг юм маань ингээд хоошоо хуралт болчиход байна л. Тийм учраас уул нь Монгол улс бол нэгдмэл улс. Тэгэхэд бүхэл бүтэн нэгдмэл улсын нэг аймаг нь одоо бүхэл бүтэн улсын хурлаас гарсан шийдвэрийг бусад хууль дүрмүүдийг дагаж мөрдөхгүй байна. Жишээ жагсаал цуглааны хууль гэдээ байж аймгийн иргэдийн хурал хуралдаад жагсаал цуглааны хуулийг давсан зохицуулт хийж явах жишээтэй. Ийм л нөхцөл байдал үндсэндээ үүсэж байж тээ. Өнгөрөх 8 жилийн үед Сүхбаатарын аймаг бол яалцгүй хөгжлөөрөө тийм ээ төвчээлж байсан бусад аймагуудаас одоо онцгойр нь ялгарч байсан. Гэвч сүүлийн 1 жилийн үед бас ийм улс төрийн маргаантай байдал үүсээд байгаа. Бас нэг асуудал бол засаг даргын томилгооны асуудал байгаа тийм ээ. Засаг даргын томилгоо мөн хууль бус гэж үзэж байгаа ч гэсэн ерхий сайд бол батламжлчихсан байгаа. Энэ талаараас та бүхний байр суурь яг ямар байгаа вэ? Энэ батламжлалыг бас эргээд одоо солих тийм ээ өөрчлөх одоо сонирхолгүй байгаа нь ч гэсэн харагдаж байгаа шүү дээ. За бид нар бол одоо аймгийн засаг даргыг хууль бус гэдэг итгэл өмшил дээр одоо бат итгэл өмшилтэй байж байгаа. Зүгээр одоо манай ардын намынхан бол юу гэж тайлбарлаж байгаа вэхээр Батсуурын нэхэмжлэлийг одоо шүүх хүчингү болгочихсон учраас одоо инхтер гэдэг хүнийг л одоо хууль ёсны аймгийн засаг дарга гэдэг нь нотлогдлоо гэсэн ийм одоо ойлголтыг ерөнхий сайд өгж байгаа. Иргэдийн тархийг яг иймэрхүү байдлаар угааж байгаа. Яг шүүхийн шийдвэрийг наривчлаад ингээд үсэх юм бол одоо инхтер гэдэг хүн 3 жил төрийн албанд ажилласан үгүй юу гэдэг дээр огт дүгнэлт хийгээгүй шүүхийн шийдвэр. Юун дээр дүгнэлт хийсэн гэхээр энэ асуудлыг Батсуур гэдэг хүн нэхэмжилсэн нь өөрөө одоо буруу байна. Буюу Батсуурын эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй байна. Тийм үү? Батсуур гэдэг хүн бол 4 жил 8 жил үндсэндээ засаг дарга хийгээд бүрийн эрх нь дуусчихсан одоо яг хугацаагаар ажилласан
Тэгээд инх төрийг дахиад засаг даргууллаа гэж нэхэмжилж байгаа нь бол энэ Батсүрийн ямар нэгэн одоо байдлаар эрх ашиг нь зөрчигдөөгүй байна л гэсэн шийдвэр гарсан болохоос яг одоо төрийн албанд инх төр 3 жил одоо ажилласан нь батлагдж байна, нотлогдж байна гэсэн ямар нэгэн дүгнэлт юмнууд бол ерөөс огт хийгдээгүй. За яг энийг л говьулж үндсэндээ одоо манай шүүхэн шийдвэрвэл одоо инх төрийг хүлээмжшөөрлөө гэж байна. Ер нь инх төр бол нэг хаан банкнд бас 4-5 жил ажилласан байдаг. Гэхдээ тухайн эрх зүйт ер нь хаан банкны яг удирдах албан тушаалыг төрийн алба гэж үзнэ гэсэн ийм л журамтай. Тэгэхээр яг удирдах албан тушаалд бол одоо гүйцэтгэх захирлаар бол одоо инх төрөл нэг 3 сар л ажилласан хүн шүү дээ, тийм. Бусд нь бол ингээд гүйцэтгэх ажлууд хийжсэн. Тэд нар бол төрийн албанд орохгүй. Тэгэхээр хамгийн одоо нотлогдох юм нь бол үнэхээр төрийн албанд 3 жил ажиллаж ирсэн юм бэл тэгвэл одоо нийгмийн даатгалынхаа дэвтрийг аваад ирэнгүүт надад нийгмийн даатгалын дэвтэр байхгүй байна гэд нийгмийнхаа даатгалын дэвтрийг авчирч өгөхгүй байна. Үнэхээр тэгвэл тэгээд нийт иргэдийн өмнө нийгмийн даатгалынхаа дэвтрийг авчираад ингээд би ингэж ажилласан нотлогдож байна гэд ингээд харуулчих хэрэгтэй шүү дээ. За танд баярлалаа. Өнөөдрийн зочинтой ярилцах цаг энд хүрээд өндөрлөж байна. Харин яг энэхүү пүрэстэй жагсаалыг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Мөнхбаттай мөн одоо энэхүү жагсаалыг хийж байгаа төлөөллүүд уулзсан байгаа. За мөн энэ асуудлын талаар Ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэбат мэдээлэл хийсэн байгаа. Энэхүү мэдээллийг та бүхэнд хүргэе. Үүссэн улс төрийн нөхцөл байдлаар хоёр улс төрийн намууд харилцан ярилцж байна. Хамгийн гол нь бол Сүхбаатар аймагт үүсэж байгаа энэ сонгуулиас үүссэн нөхцөл байдлыг бид нар аль алалтаа зөв ойлгож орон нутгийн иргэдийн амгалан тайван байдал, цаашдын ажил хөдөлмөрт бол онцгой анхаарлаа хандуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ маргаан мэтгэлцээ бол хоёр намын талаас нэлээд удаан үргэлжиж байгаа асуудал. Мэдээж энэ асуудлыг цааш нь явуулаад байвал яаж сайн үр дүнд хүрэхгүй гэж бид ингэж хоёр намын төлөөллүүд хоорондоо ингэж ойлголцсон. Энээс үндэслээд бол эх 7 хоногт бид нар хоёр талаас намын төлөөллүүдийг орон нутагт илгээхээр шийдвэрлэлээ. Орон нутагт очиж байгаа манай намын төлөөллүүд орон нутгийн иргэдийн хурлыг хуралдуулж цаашдаа орон нутгийн энэ өөрөө төрөлхтөсний байгууллагын хэвийн ажиллагааг хангах, цаашдаа улс төрийн хоёр нам ойлголцож ажиллах, энэ тал руу түлхүү анхаарах ийм шийдэл дээр ажлын хэсгүүд ажиллах ёстой гэдэг бид нар хамтын нэгдсэн байр суурьд хүрсэн байгаа. Тийм учраас бол энэ бидний маргаан мэтгэлцээтэй асуудлууд бол аль аль талдаа зөв талаасаа ойлголцож шийдэгдэх ёстой. Энэ дээр аль нэгэн намын эрх ашиг ч юм уу, аль нэгэн одоо хүнсүүдийн хоорондын харилцааны асуудал байж болохгүй гэдэгтээ бол бид зарчмын нэг байр суурьтай байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Тэгээд маш хурдан одоо бид нар энэ Сүхбаатар аймагт үүссэн улс төрийн нөхцөл байдлыг бол зөв голролд нь ард түмний хүссэн үдээс нь тэр хэмжүүрт нь аваачих нь зүйтэй гэж бид ингэж үзсэн. Тийм учраас эх 7 хоногоос бол би энэ Сүхбаатар аймгийн энэ улс төрийн нөхцөл байдал тайван болж хүмүүсд бас харилцан ойлголцож улс төрийн хүчнүүд нь харилцан хамтран ажиллах байхаа гэж би ингэж найдаж байна. Тэгээд асуудал бол нэг тийшээ үндсэндээ бол шийдэх юм хэмжээнд бол хүрч байна гэж ингэж бүгд ойлгож байна. Баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн зочны ярилцлагын цагийн түрээд өндөрлөж байна. Бид өнөөдөр Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга Эрдэнэбаттай уулзаж өнөөдрийнхээ мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр Сүхбаатар аймагт үүсэж байгаа улс төрийн асуудлуудын талаар та бүхэнд тодорхой мэдээлэл өгсөн байхаа гэж найдаж байна. Ингээд та бүхэн сэнийг телевизээр үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй.